сүүлийн хэдэн жил хүүхдүүд тусдаа гарснаас хойш юу цагийг ганцаараа өнгөрөөдөг болсон гэсэн тий. Тэгээ үндсэндээ яг гав ганцаараа байгаад одоо бүр үнэхээр хамгийн дурлаад байгаа хүн бол би байгаа. Мэдээж над шиг хүмүүс байгаад баг тий. Тэгээ ганцаараа авчихсан хүн ингээд айгүй хэм одоо сурдсан байна, суралцдсан байна, уншдсан байна, боддгийн байна. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед бас жоохон өөрийгөө таних гэж оролдоод бид нар ч одоо өдөө нассан ч өөрийгөө танихгүй л явж исэн байгаа байхгүй нөгөө нэг гэр бүл өөр хүүхэд гэр орон тий завгүй гүгээд идэг өөрийгөө танихгүй өөрөө хэн бэ гэдгээ ч мэдэхгүй явж. Сүүлийн үед тэгэл яг хөө би чинь сүүлийн хэдэн жил жоохон философи сонирхож үзлээ. Философи бас хэдэн номнууд би хэн бэ яаж амьдрах уу шиг юм ингээд хэдэн номнууд уншлаа. Тэгээд жоохон подкастууд сонслоо. Тэгээ ер нь бол хүний амьдрал би нэг түрүүний юун дээр ярьжсэн те амьдралын одоо эрүүл амьдралын хэсгийг 3 хуваагаад сэтгэл зүй хөдөлгөөн хоол хүнсгээ те гэж 3 хуваасан шүү дээ. Би яг хуу зөндөө өшөө гой нэмэх л баг л та. Гэхдээ яг би миний одоо ойлголтоор тийм ээ. Тэгээ сэтгэл зүйдээ анхаарах хэрэгтэй байна. Тэгээ эмэгтэй хүмүүс чинь ерөнхийдөө нэг 40 хүрээл одоо жоох эрт болсон юм байна. 40 хүрээл нөгөө 40 хүрээл тэгээ 40-45 орно цэвэрлэлийн шинж тэмдэг илрээл эхэлдэг. За эхлээд бол би ер нь цэвэршилт гэж юу юм бэ гэж сонирхоод уншаал сонсоол байлаа. Тэгээ тэр нэг доктор Минди, доктор Сара гэдэг нэг хоёр эмч байдсан шүү дээ. Эмч хүүхнүүд хоёулаа одоо тэр цэвэршилтийг даван туулж байгаа юмсахгүй. Тэднүүсийн подкастуудыг ер нь байнга сонсдیں۔ Тэгээд өөрөө жоохон юм нэмж уншаад судлаад байсан ч эхлээд цэвэршилтийн тухай сонсч ирсэн чинь сүүлдээ нөгөөдөг чинь юу болж хувирсан бэ гэсэн чинь нөгөө одоо гүн биш дунд насны хямрал гэдэг байгаа болов тий. Одоо мид ээж биш дунд насны хямрал илүү тий. Дунд насны хямрал гэж байдаг юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. За дунд насны хямрал бол тэгэл эрэгтэй эмэгтэй аль аль хүнд бас явагддаг юм байна л да. Тэгээ эмэгтэй хүмүүс чинь болохоор тэр дунд насны хямрал нь нөгөө цэвэршилт гээд явчихж ах шүү гай. Эрэгтэй хүмүүсүүд нь болохоор яг тэр үедээ эрэгтэй эмэгтэй ялгаа байхгүй хоёулаа яадаг вөхөр сэтгэл санаа хямардаг. Тэгэл яг тэр дунд насны хямралаа танихгүй үедээ гэр бүл салдаг, өөр одоо гэр бүлээ хуурдаг ч юм уу те. Тэгэл янз бүрийн өвчтөй зовлонтой болох өвдөх зоох гэдэг чинь ер нь бол тэгэл ааш араншаа хувирах энэ төр чинь ер нь дунд насны хямралтай холбоотой байд юм байна. За тэгээд энийг хүн таньж мэдээд дотгошоо өөрөө өнгийгөө за би ч одоо ямар үе дээр явж байгаа вэ? Одоо эмэгтэй хүмүүс бол одоо тий дунд насны хямрал гэхээс илүү бас цэвэрлэлтийн үе шат байна шүү дээ тийм ээ. Өмнөх үе шат, цэвэрлэлтийн үе шат гэдэг ингээд тий дараа нь цэвэрлэлтийн дараах гэ 3 тас тэр үеэ жоохон таньж мэдээд за би энэ үедээ яах ёстой вэ гэдгийг бас бодоод өөрсдөө жоохон доторлуугаа өнгийгөөд тэгэхээр нөгөө нэг дотор ухаантайгаа доктор үнтэйг ажиллах хэрэг гараад ирж байгаа шиг байгаа. Яг энэ ойлголтоос эхлээ. Тэгэхээр эрэгтэй ч эмэгтэй ч бүх хүмүүс адилхан дотор үнтэйгээ ажиллана гэдэг чинь одоо альва амьдрал тохиолж байгаа зовлон бэрхшээл болгоныг одоо зөвхөн надад тохиолж байгаа юм яагаад заавал надаа гэж бодохын оронд одоо энэ чинь хүн болгонд тохиолдог юм тий. Харин би энийг яаж даван тулах уу гэдэг дээр бас бодож жоохон дотроо юу ах хэвээр юм шиг байгаа. Тэгээ эмэгтэй хүмүүс энэ төр бол заримдаа ингээд үнэхээр сэтгэл санаа тавгүйтэй уур хүрээд ингээд бүр ингээл те заримдаа нөгөө нэг хэсэг нэг тийм үе надад ч байсан шүү дээ. Ингээд за биний юм эрхийн өмнөх 7 хоног ч юм ингээд уур хүрээл те өөрийн мэдлгүй уур хүрээл ингээл хэвээр юу яагаад гэдэг. Яг тийм үеэ бас мэдрээд аль болох амьсгалын дасгалууд бясалгал йога могоор хичээлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр бас тэр чинь бас нэг ясандаа сэтгэл зүйтэйгээ бас ажиллаж штэ тий. Тэгээ эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаа авахгүй яг ийм үедээ ингээд бас аашсан хувирах юм учраас юу нөгөө эмчтэр очивол тий эм бичүүлэл авахаар эмч нар чинь хөвчлэн чам депрешн байна тий. Сэтгэл зүйн хямралд орсон байна гингуудаа анти депрешн юм уу ингээд эм бичээд өчнө. Тэгэл anxiety чи ингээд маацтай байна. Чиний травмагаас болсон үүдтэй. Тэгээд дахиад эм бичлэг
Тэгээ эмэнд хамаарч байхаа оронд өөрийнхөө дотгошоо анхаарлаа тавиад тийм ээ. Тэгээд эмгүүгээр одоо бас ингэж дасгал масгал хийх, ганцаараа байх гэдэг ч юм бол яг үндэ ганцаараа байж ганцаараа өнгөрөөнө гэж нэг өсөнд айгүй юм том гоё юм болдгийм байна. Уул руу гарч алах гадагшаага гар тэ парк дээр яв. За тэгээд бас ингээд одоо мэдгүй Монголд бас байгаад итгэлтэй одоо сайн найз ихч ах トゥ утэйгээ ингээд бүр сэтгэлээ онгоотол сайхан уйлж дуулаа ярилцах ч юм уу те. Эдгээр бол айгүй чухал гэж байгаа. За тэгээд яг одоо энэ нэг юм нөгөө нэг юуныхаа үед болохоор эрэгтэй хүмүүсээс илүү эмэгтэй хүмүүс нөгөө нэг янз бүрийн нөгөө гормоны өөрчлөлт явагдаад байгаа учраас нөгөө нэг бамба булчирхааны өвчтөө бамба булчирхаа одоо янз бүрийн доголдох магадлал 40% гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө юуны нөгөө нэг тэр үедээ мэдээч асар их стресстэй байгаа учраас стресс гэдэг чинь тэгэл одоо альва юмны биений эсрүүцлийг хүний биений эсрүүцлийг стресс чинь сулруулж байгаа учраас тэр стрессээс болоод хүмүүс нөгөө нэг системийн өвчин 10 гэд нөгөө нэг системийн өвчнтэй энэ дотор чинь нөгөө нэг юу гэж байдаг штэ хүний үе мөчний өвчтэй болох тий үе мөчний өвчтэй болох тэгээд нөгөө янз бүрийн гурлан бүтээгдэхүүн идэж чаддгүй хүмүүс байдаг штэ тий дандаа глютен юм фри юм иддэг тий глютенгүй юм иддэг тэгээд өшөө чинь тэгээ янз бүрийн нөгөө бисраас нөгөө биеэр ингээ юм туурах юм арьс шархлах одоо тий аллергитэй болох энэ чинь дандаа нөгөө биений эсрүүцэл суларснаас үүсдэг. Тийм болохоор биений эсрэгүүцэл сулрна гэдэг чинь түрүүний хэлснээр би нөгөө стресс байгаа шүү дээ тий. Их өндөр стресс яваад хахаар хүн тэгж биений эсрэгүүцэл сулардаг. Тэгээд ер нь бол стрессээ тайлах одоо тэр дасгал хөдөлгөөн тийм ээ. Тэр дотор ч мөн л нөгөө алхах, фитнес жимд явах. Тэгээд заавал фитнес жимд явах хэрэг алга гадаа сайхан гараад өдөр болгон 30 минут цаг алхачих тий. Тэгээд амьсгалын дасгалууд тэгээд бясалгал йоганууд хийгээд стрессийг бас тайлж болж юуны юм туханд эмэнд орохгүйгээр тий. За эрэгтэй хүн ч гэсэн мөн адилтаа яг ер нь бол адилхан. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс чинь нөгөө цэвэршил гээл одоо нэр өгчөөд байгаа болохоос биш. Яг үндэ эрэгтэй хүмүүс ч гэсэн адилхан бас ийм үе шат байгаа л байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бие бинийгээ бас таньж мэдээд одоо эр нөхөрч дээр эхнэрнч дээр ингээд бие биендээ бас жоохон зай өгөө тийм ээ. Чи яагаад байгаа ингэж хэрүүлэхээс илүүтэй бие биендээ жоохон зай өгөөд эмэгтэй хүн болоод бас өөрийгөө арай илүү эмзэг байдаг гэж байгаа шүү дээ эмэгтэй хүмүүс чинь. Тийм учраас арай илүү өөрийгөө дотроосоо бас сонсож мэдрээд бас одоо тэрийг нөхөртөө гэр бүлийнхэндээ айгу хилэн далангүй хэлэх хэрэгтэй гэж байгаа. Надад нэг ийм асуудал байгаад байна. I'm not okay байна. Би ерөөсөө нэг л биш байна гэдгийг хэл гэж байгаа байхгүй юу. Хэлээд тэгээд хэлээд гадуур ганцаараа явах. Одоо энэ тэр доктор Минди энэ төр болохоор бараг би өнөөдөр хоол хиймээргүй байна. Миний сэтгэл санаа тавгүй байна. Би юу ч хиймээргүй байна. Найзтайгаа уудсан ч гэдэг юм ингээ гардаг гинэ. Ер нь бол тэгэхээр бас тиймэрхүү одоо бас тодорхой хэмжээний хэл хязгаарыг бас нөхөртөө гэр бүлийнхэндээ тавьж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр өөр хүүхдтэй ч гэсэн тийм ээ өчргөө ууралж уцаарлал би ийм тийм гэхээсээ илүүтэй бас нэг тийм одоо хэл хязгаарыг тавиад ийм байна. Тэгэхээр нөө өөрийгөө чагнана гэдэг чинь л энэ болчоод байгаад байгаа. Яг сүулдэ ботхоор нөгөө нэг өөрийгөө чагнаж өөрлөгөө өнгөний доторлогоо өнгөн гэдэг чинь яг л энэ юм байна гэдэг ингээд миний хар ухаанаар ингээд ойлгоод байна. Гэхдээ яг хуу ер нь бол альва хүн чинь тэгээд нэг амьдралд янз бүрийн тохиолдож эхлэхээр арай жоохон туршлага зүгээр яж байгаа туршлага сууна гэж байхгүй ч тэгээд яаж даван тулах уу гэдгийг нөгөө одоо жоохон уншиж судалж миний хувьд бол жоохон уншиж судалж өөрийнхөө жоохон өөрийн болгож байгаа нэг санаа юм уу. Тэгээд эн чинь тэгээд нэг өсөндөө шууд ном уншаад хуулаад ингэх ёстой гэж байгаа биш. Тэгэхээр аль нь миний амьдрал тохирч гин үү тий гэдгийг бас бодолцож үзэж байгаа надад бас их гоё. Тэгээд тийм учраас
ганцаараа байгаа байхгүй юу? Ганцаараа байна гэдэг чинь ерөөсөө тийм л учиртай байна. За тэгээд бас нөгөө энэ дунд насныхаа хямралын үед бол хүмүүс бас юмд их донтдог гинэ. Тэгэхээр нэг 40-с эхлээс 40 наснаас ч юм уу те арх уух янз бүрийн юмд донтох. Тэгээд донтох те гамблинг нөгөө нэг морето тоглохч байдаг юм уу те. Тэгээд нөгөө ийм хямралаа мэдхгүй яг тэр үед хүмүүс архиар тайлаад идэг. Архитаар суугаад идэг. Энэ бол ерөөсөө ямар нэгэн хямрал гэдгийг мэдэрчээвэл ямар нэгэн өөр юм одоо уух те тоглох энэ гэсэн юмар орлуулж болохгүй гэдэг юм байлээ энэ үедээ. За тэгээ бас энэ үедээ хүмүүс маш сайн унтаж амарч явах хэрэгтэй гэж байгаа. Унтаж амарна гэж хүний тарих төлжиж маргаашийнхаа энерги нөхж идэг гэж байгаа. Тэгэхээр унтаж амрах бол маш чухал. Тэгэхээр унтах бас арга техникүүд байгаа шүү дээ. Чимээгүй нөхцөлд яаж унтах вэ? Өрөөнийхөө температурыг хэдэн градус байлгах вэ те? Оройдоо өдөртөө одоо кофеин баг хэрэглээд одоо кофегаа баг уух. Одоо байхуу цайнууд чинь бас өндөр кофеинтэй байдаг учраас байхуу цаагч гэсэн ер нь өдөөс хойш жоох нойр сэргэх хүмүүс бол битгий уу гэдэг юм байлээ. За тэгээд ганцаараа өөрөөрөө байх юм бас нэг гайхамшигтай тал нь өөрийгөө нөгөө доторлогоо өнгөөд өөрийнхөө бас дуртай юм дургүй юм гэдгээ хийж үзэж байна, оролдож үзэж байна. Тэгээд бас өөрийгөө хөгжүүлж эхэлж जैन. Тэгэнгүүт чинь сүүл үед би чинь бас одоо нэг жоохон юм оёх хатгах те хоббитой юм байна. Тэрийгээ бас хөгжүүлж нөгөө одоо дээр үед хүүхдтэй байхдаа бид нэр үйлчлэг хөдөлмөрийн хичээлгээл ойж хатгадаг байсан те. Тэрнээс хойш ер нь бараг л хатгаагүй эсвэл ойж хатгах хоббигоо хөгжүүлж जैन. Бас нэг багсаг нэхмэлж гэдэг юм уу те. Зарим хүмүүс болохоор зураг зурдаг. Зарим хүмүүс нь варсав хийдэг ч гэдэг юм уу те. Ингээд тэгээд одоо хожуу ч гэсэн одоо фитнес яваад ийм дадал зуршилтай болоод алхаад эрүүл амьдралын бас нэг ийм дадал зуршилтай болж байгаа нь бол ингээд намайг бол айгуу гоё юм хаппи ад жаргалтай болгож байгаа юмны нэг. Мэдээж хүний амьдрал чинь дандаа ад жаргалтай байна гэж байхгүй шүү дээ тий. Тэр амьдрал сайн муу сайхан муухай бүхэл юм ээлжлэл оршиж байгаа. Тэгэхээр би өнөөдөр ад жаргалтай байна гэдэг чинь миний амьдрал бүх юм окей ногоон гэрлэр байна гэсэн үг биш шүү дээ тий. Тэгэхээр ингээд өөртөө цаг гаргахад эн чинь миний л цаг байхгүй. Тэгэхээр би заавалчгүй амьдралынхаа бусад асуудлыг хольж утгаад сэтгэл санаагаар гутаад байх ерөөсөө хэрэг байхгүй байгаа байхгүй юу? Энэ надад оногдсон миний цаг учраас би өөртөөгөө ярьж болж байна. Гэхдээ өөртөөгөө ярихдаа бол аль болох гоё ингээд эрэг өөдрөгөөр ярих хэрэгтэй гэсэн. Ер нь өөрийгөө аль болох одоо шүүж тийм ээ өөртөө ингээд хараал хэлж өөрийгөө шүүхгүй өөрийгөө муулахгүй байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөртөө бас чанга ярих, өөртөөгөө ярина гэдэг чинь бас нэг өөрийгөө эмчлэх, өөртөөгөө байх бас нэг гоё цаг гэж байгаа юм.